Самбай үзэгчтэй парламент телевиз төв зэг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн мэдээллийн хураан үед анхаарлаа хандуулна. Улсын хурлын дарга учрал Бээжин хотноос суралцж буй Монгол оюутан залуусын төлөөлөлтөд уулзлаа. Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг засгийн газар дэмжлээ. Өнөөдөр газар үйлдвэрийн аюулыг таниулах өдөр тохиож байна. Америк нэгдсэн улс Ираны талд мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг хүргүүлжээ. Дэлхийн улс орнууд шатууны хямралаас сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Европын холбоо Австралийн хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулав. Улсын хурлын дарга учрал бүгд найрамд хятад ард улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотноос суралцж буй Монгол оюутан залуусын төлөөлөлтөд уулзаж төрийн бодлого шийдвэр болон залуусын хөгжлийн боломжуудын талаар нээлттэй ярилцлаа. За уулзалтын эхэнд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга Хүсэл Баатар оюутнуудаа төлөөлөн улсын хурлын даргад талархал илэрхийлж төрийн өндөрлөгөөд гадаад суугаа залуусынхаа дуу хоолойг сонсож буйд баяртай байгаагаа онцолсон юм. Улсын хурлын дарга учрал уулзалтын үеэр бүгд найрамд хятад ард улсад суралцж буй оюутнуудад зориулсан эх орондоо дадлахыг 100 нэмэх 100 хөтөлбөрийг албан ёсоор танилцууллаа. Тэрээр залуустай халуун дулаан яриа өрнүүлэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын технологи болон эдийн засагт гарсан үсрэнгүй өөрчлөлтүүдийг дурдсан юм. Тухайлбал 10 жилийн өмнө 29 их 80 төгрөг байсан дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр 89.9 их 80 төгрөгт хүрч бүх аймаг сумд авцсан болон өндөр хурдны интернетээр холбогдсон хөгжлийн тасралтгүй хөдөлгөөний илэрхийл болохыг тэмдэглэлээ. Мөн залуусыг эх орныхоо хөгжлийг хүнлэнгөөс бодтоор үнэлж ирээдүйд оруулах хувь нэмрээ тодорхойлон шүүмжлэл сэтгэлгээ болон хандлагаа хөгжүүлэхийг захисан юм. Төрийн үйлчилгээний захимжилтын хүрээнд e-Mongolia системд гадаадад суралцж буй оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, карьер, дадлагын мэдээллийг нэгтгэсэн e-student 2 хөгжүүлэлтийг хийж байгаагаа спикер танилцууллаа. Түүнчлэн улсын хурлаас захиалан гүйцэтгүүлсэн судалгааны ажлуудыг парламент CGM болон судалгаа CGov CGM сайтуудад нээлттэй байршуулсан нь оюутнуудын эрдэм шинжилгээний ажил чухал их сурвалж болохыг дурдлаа. Оюутнууд ч мөн чөлөөт хилцүүлэгт идэвхтэй оролцож эх орныхоо эдийн засгийн хэтийн төлөв болон цахим шилжилтийн талаар асуулт асуун саналаа хийсэн юм. Бүгд найрамд хятад ард улсад өдгөө 6300 гаруй Монгол оюутан суралцж байгаагийн 60 орчим хувь нь бакалавр болон магистрийн зэрэг хамгаалж байна. Энэхүү уулзалт нь залуусын мэдлэг боловсролыг төрийн бодлоготой уялдуулах, тэднийг эх орныхоо хөгжилд инновацлог шийдэл гаргах, үйлдвэрлэгч иргэн болон төлөвшөгт нь урам зориг өгсөн ач холбогдолтой үйл явдал боллоо хэмээн улсын хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах газраас мэдээллээ. Шүгэл үлээгчийг 1 саяас 5 тэрбум төгрөгөөр урамшуулах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг засгийн газар дэмжиж, улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Энэхүү шийдвэр нь авдагтай тэмцэх бодлогыг бэхжүүлэхэд чиглэж байна гэж Монгол Улсын засгийн газар мэдээллээ. Монгол Улсын засгийн газар шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, улсын хурлд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Уг хуулийн төсөл нь авилга албан тушаалын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэлийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээлэл өгсөн иргэн хуулийн этгээдийг бүх шатанд хамгаалах, дэмжих зохицуултыг тусгасан байна. Тодорхойлбол шүгэл үлээгчийг мэдээлэл өгсөн мөчөөс эхлэн хамгаалтад авч нэр болон хувийн мэдээллийг нууцлах, ажлаас алах, албан тушаал бууруулах, цалин урамшууллыг хасах зэрэг аливаа дарамт ялгарлан гадуурхалтаас хамгаалахаар тусгажээ. Мөн шүгэл үлээгч болон түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах тусгай хамгаалтын арга хэмжээ авах боломжийг хуульчилсан байна. Түүнчлэн мэдээллийн үр дүнд хууль бус хөрөнгө хураах, торгуул ногдуулах, эсвэл нийтийн ашиг сонирхолд учрах хохирлоос урьдчилан сэргийлсэн тохиолдолд шүгэл үлээгчид мөнгөн урамшуул олгохоор тусгасан байна. Урамшууллын хэмжээ 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл байхаар төсөлд заажээ. Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мөнх эрдэнэ авилга албан тушаалын гэмт хэрэг нь нийгмийн хамгийн том аюул тул шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулт зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдлээ. Тэрээр мөн зарим тохиолдолд өөрийн гэмт хэрэгээс анхаарал сарниулах зорилгоор шүгэл үлээгчийн нэр барих оролдог гардаг тул жинхэнэ мэдээлэгчийг ялгаж таних нь чухал гэдгийг онцолсон юм. Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэж дэмжиж улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. За энэ хууль бол анх дахь хуулийн төсөл. Өөрөөр хэлбэл Монголд анх удаа нийгэмд онцгой чухал ач холбогдолтой, нийтийн ашиг сонирхолтой холбоотой авилга албан тушаал төсөв татвартай холбоотой энэ хэрэгүүдийн талаар шүгэл үлээсэн иргэн хуулийн этгээдийг төрийн хамгаалтанд авах, дэмжиж урамшуулах энэ зохицуултыг Монгол улсад анх удаа бий болох ийм хуулийн төслөө.
Монгол Улсын засгийн газар үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх энэ одоо бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Хуулийн төслийн хувьд бол 7 бүлэг 26 зүйлтэй дагалдаад одоо бас эрүүгийн хууль, эрүүгээр хэн шийдвэрлэх тухай хууль, зөрчлийн тухай хууль гэх мэт 4 хуулинд өөрчлөлт орж байгаа гэдгийг хэлье. Энэ хүрээнд улс төрийн түвшинд өмнө яригдж байсан зарим асуудлууд дахин сөхөгдөж байна. Тухайлбал ерөнхий сайд асан оюун эрдэнийн үед хөндөгдөж байсан зарим гэрээ компаниудтай холбоотой асуудал анхаарлын төвд орж байгаа юм. Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мөнх эрдэнэ өөртөө холбогдсон Солонго мөнх Partners компани талаар тайлбар хийхдээ уг компани 2013 онд байгуулагдсан төрд ажилласан хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2019 оны гэрээнүүдтэй холбоогүй гэж мэдэгдсэн байна. Мөн ерөнхий сайд асан улсын хурлын гишүүн оюун эрдэнийн зүгээс мөнх эрдэнэ Бодит Интернэшнл группээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчлэгээ нэртэйгээр авсан. Засгийн газрын хэрэг эрхлэхийн тэргүүнд дэд дарга болсныхоо дараа бодиттой холбогдох гэрээнүүдийг устгах, өөрийнхөө намтраас бодиттой холбоотой эсхийг хасах ажлыг хийж эхэлсэн гэж мэдээллийг хийсэн. Энэ мэдээллийг хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мөнх эрдэнийн зүгээс үгүйсгэсэн бөгөөд 2004 онд их сургуулаа төгсөөд Голомт банкны хуулийн хилтэст 3 жил ажиллаж байсан. Одоогоос 20 гаруй жилийн өмнө шүү. Гэтэл үүгээр минь намайг бодит ажиллаж байсан гэж гүтгэж байна гэсэн юм. Та бүхэн мэдж байгаа олон одоо хэн шалгалтын ажлын үеэр ноцтой баримтууд дэлгэгдсэн. Оюутлогын далдуурхайн бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих зорилгоор олгосон 20 сая доллар. Энэ бол одоо төгрөгөөр ярил маш их хэмжээний мөнгө. Ийм хэмжээний мөнгийг зориултын бусаар зарцуулсан. Барилга байшин худалдаж авсан. Хууль бус зар сурталчилгаанд ашигласан. Өөрийн хамаарал бүхий 50% нь эзэмшдэг компани жүжигийг олон улсад сурчлах ажилд ашигласан. Эндээ гадаадын хуулийн этгээд иргэдэг ашигласан. Ийм одоо үйлдэлүүд илэрсэн. Энийг цагдаагийн байгууллага шалгаж авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. Хуулийн төсөл нийт 7 бүлэг 26 зүйлтэй бөгөөд дагалдан эрүүгийн хууль, эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, зөвшлийн тухай хууль зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчин бүрдэж, иргэд хууль бус үйлдэлийг ил тод айдасгүй мэдээлэх боломж нэмэгдэхээр байна. Энэ нь авилга албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, тасан зогсоох, бодит хөшүүрэг болгогч нөгөө талаас мэдээллийн үнэн зөв, ашиг сонирхлын зөрчил, улс төрийн маргаантай огтлолцох эрсдлийг дагуулж байгааг ажиглагчид онцолж байна. Ялангуяа ерөнхий сайд асан оюун эрдэнэ болон хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мөнх эрдэнэ нарын хооронд үүссэн тайлбар, няцаалт бүхий маргаан, шүгэл үлээгчийн ойлголт улс төрийн хүрээнд хэрхэн ашиглагдаж болзошгүйг харуулж буй нэг жишээ болж байна. Ийм нөхцөлд хууль нь бодит мэдээлэгчийг хамгаалах зорилготой хүрхийн зэрэгцээ, худал мэдээлэл, гүтгэлэг улс төрийн нөлөөллөөс ангид хэрэгжих шаардлага улам бүр чухал болж байна. Тиймээс энэхүү хуулийн үр нөлөө нь зөвхөн батлагдахаас бус хэрэгжилтийн шатанд хяналт шалгалтын ил тод хараат бус тогтолцоог хэрхэн бүрдүүлэхээс шууд хамаарах юм. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь 7 хоногийн 5 гаригийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр болгон зарласан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр улс орон даяар 9 дахь жилдээ гамшигын эрсдлийг таниулах, иргэдийн бэлэн байдлыг хангах нэгдсэн арга хэмжээнүүд хөрнөж байна. Газар хөдлөлтийн аюулыг таниулах өдрийн хүрээнд онцгой байдлын ерхий газраас төв болон орон нутгийн салбар нэгжүүдээрээ дамжуулан иргэд олон нийтэд зориулсан шат дараалсан сургалт дадлгуудыг зохион байгуулж байна. Ялангуяа ерхий боловсролын сургуулиудын 2 дугаар улирлын бие даалтын 7 хоногтой уялдуулан аюулгүй амьдрах ухаан хичээлийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх замаар хүүхэд багчуудад гамшигын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах анхан шатны мэдлэгийг олгож байгааг албаныхан онцоллоо. Манай улсын газар зүйн байршил геологийн тогтцын хувьд газар хөдлөлтийн нэлээд идэвхтэй бүсэд хамаардаг нь тоон үзүүлэлтээс тодорхой харагддаг. Судалгаагаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6% нь маш өндөр, 24.5% нь өндөр, харин 22.9% нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Хамгийн анхаарал татж байгаа асуудал нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл Улаанбаатар хотын газар нутгийн 95.3% нь газар хөдлөлтийн маш өндөр эрсдэлтэй ангилал багтаж байгаа явдал юм. Энэ нь нийслэлчүүд бидний хувьд гамшигын бэлэн байдлыг хангах асуудал ямар их ач холбогдолтой болохыг сануулж байна. Статистик мэдээллийг сөхвөл 2026 оны эхний 2 сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хилийн орчимд нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдснээс 3073 нь манай улсын дотоодод болсон байна. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43%-аар өссөн түгшүүртэй үзүүлэлт юм. Иймээс онцгой байдлын ерхий газраас иргэн бүрийг газар хөдлөлтийн аюулыг таньж мэдэх, болзошгүй эрсдлээс хамгаалах дадлах сургуулиудад идэвхтэй хамрагдаж, гэр бүлийн хүрээнд гамшигаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулахыг уриалж байна. Түүнчлэн энэхүү таниулах өдрийн оргил арга хэмжээ маргааш буюу пүрэв гаригийн 16 цагт болох бөгөөд орон даяар гамшигын аюулын зарлан мэдээллийн дохиод уурах юм. Энэ үеэр иргэд байгууллагууд суу, нуугд, хүлээ зарчмыг баримтлан аюулгүй талбайд гарах дадлах сургуулийг нэгэн зэрэг хийх юм байна.
Монгол Улсын гавьяа тамирчин нэр дуулчин Цэвэндаш Улаанбаатар Бээжин Танжин чиглэл 34 өдрийн турш үргэлжилсэн холын зайн гүйлтээ амжилттай дуусгаж эх орондоо ирлээ. Тэрээр энэ хугацаанд өдөр бүр бүтэн марафоны зайг туулж нийт 1418 км замыг туулсан байна. Үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэрээр замын үүд хүртэл 661 км, бүгд найрамд Хятад ард улсын Нэрийн хотоос Танжин хүртэл 757 км замыг гүйсэн байна. Түүний энэхүү гүйлтэн зөвхөн спортын амжилт бус эрүүл зөв амьдралыг сурталчлах, байгаль их дэлхийгээ хайрлах соёлыг түгээх зорилготой байв. Гүйлтийн төгсгөл бүгд найрамд Хятад ард улсын талаас түүний зүтгэлийг өндрөөр үнэлж дэлхийн эрүүл мэндийн элч болон нэг бүс нэг зам хайр ба сайн үлсийн элчээр өргөмжилсөн байна. Цэвэндаш залуус тандан арх тамхинаас татгалзаж баасан гариг бүр спортын өдөр болохыг уриалсан бөгөөд ирээдүйд энэ аяллахын талаар баримтат кино ном гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлэх хүүхдийн хоол үйлдвэрлэл шимт хичээлийн сургалт арга зүйн үндэсний төв шинжлэх ухаан технологийн их сургуульд үүд хаалгаа нийлээ. Нээлттэй ажиллагаанд боловсролын яам, бүгд найрамд Солонгос улсын элчин сайдын яам болон Койко олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов. Тус төв нь сургуулийн хоол үйлдвэрлэлийн стандартыг сайжруулах, мэрэгжлийн хүний нөөцийг чадваржуулах, судалгаа шинжилгээний ажил хийх үндсэн бааз болох юм. Тус төв нь бүгд найрамд Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койко болон Вит төрийн бас байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг хэсэг юм. Төслийн хүрээнд нийслэлийн 8 дүүргийн 10 сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг иж бүрэн шинжилж байгаа бөгөөд үүний нэг жишээ нь 48 дахь сургууль юм. Тус сургууль нь 4500 гаруй суралцагчтай ачаалал ихтэй сургуулиудын нэг бөгөөд одоо 2000 орчим хүүхэд олон улсын стандартад нийцсэн аюулгүй тижээллэг үдийн хоолоор үйлчлүүлэх боломж инхүү бүрджээ. Төв нь цаашид сургуулийн хоолны цэсийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохиох, тоогооч нарын ур чадварыг дээшлүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндэд бодит хөрөнгө оруулалт хийх юм. Сүрийн өвчин нь дэлхийд дахинд халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд манай улсад 2024 онд 2851 хүн онцлогдож 182 хүн нас барсан харамсалтай статистик байна. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн яамнаас улс орны манлайлал иргэдийн оролцоотойгоор сүрийг устгаж чадна уриатаагаар техник технологийн томоохон шинжилгээг эхлүүллээ. Эрүүл мэндийн сайд Чин Мөрөнгийн мэдээснээр сүрийн халдварыг эрт үед нь алдалгүй илрүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген аппарат болон молекул биологийн онцлогооны аргуудыг улсын хэмжээнд 78 байгууллагад нэвтрүүлээд байна. Технологийн энэхүү дэвшлэн онцлогооны хугацаа босгохоос гадна олон эмийн төсвөртэй сүрийн хэмжилгээний горимт хувьсгал хийсэн. Өмнө нь 2 жил орчим үргэлжилдэг байсан хүндрүүлэх хэмжилгээг олон улсын туршлагад үндэслэн 6-аас 12 сар болгон босгож чаджээ. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүрийн газрын захирал Тереза Касаева тэргүүтээ баг Монголд ажиллаж манай улсын баталсан сүрээтэй тэмцэх 2025-аас 2028 оны төлөвлөгөөг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2035 он хүртэлх стратегитой уялдуулахад дэмжлэг үзүүлж байна. Иргэдийн зүгээс ханиах, шүн хөлрөх, чин хасах зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй хандах нь халдварын гинжин хэлхийг таслах хамгийн чухал алхам болохыг эмчнэр сануулж байна. Та бүхэн дотоод болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Хүргэжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Арам дэргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээллийг хүргэе. Америкийн нэгдсэн улс Ираны талд мөргөлдөөнийг зогсоох 15 зүйл бүхий төлөвлөгөөг хөргүүлсэн талаар нэрээ нууцлсан албаны их сурвалжийг иш татан Нью-Йорк Таймс зэрэг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. За Америкийн нэгдсэн улсын төлөвлөгөөг Ираны талд амжуулахад Пакистан улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Иран улс төлөвлөгөөг хэлэлцээрийн үндэс болгон хүлээн авах хэсэг мөн Израилийн тал агуулгыг зөвшөөрөх хэсэг талаар одоогоор тодорхойгүй байна гэж мэдээлжээ. Түүнчлэн Америкийн нэгдсэн улс болон Пакистан, Египет, Турк улсуудаас бүрдсэн зуучлалын хэсэг пүрэв гарагт Ирантай өндөр түвшний хэлэлцээ их боломжийг хэлэлцэж байгаа боловч одоогоор Ираны хариуг хүлээж байгаа гэжээ. Үүнээс гадна уг төлөвлөгөөнд Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрүүд зэрэг гол асуудлуудыг багтааж, далайн тээврийн аюулгүй байдлыг сэргээх, ялангуяа Ормосын хоолой дэх нөхцөл байдлыг хэвийн болгох асуудлыг тусад тусгаж оруулсан хэмээн мэдээлж байна. За тэгвэл мөн Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн нэгдсэн улс Ирантай төлөвлөгөөгөө хэлэлцэхийн тулд 1 сарын хугацаатай гал зогсоохоор төлөвлөж байгаа талаар мэдээлсэн байна. Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гараг сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ Иран улс Америкийн нэгдсэн улсад эрчим хүчтэй холбоотой томоохон буулт хийснийг зарласан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тэрээр Ирантай хийж байгаа яриа хэлэлцээ ахицтай урагшилж байгаа гэд Тегеранаас чухал буулт хийснийг онцолж энэ нь Америкийн нэгдсэн улсын нээлттэй байлгахыг хичээж зорж байгаа Ормосын хоолой эрчим хүчний тээвэрлэлттэй холбоотой буулт гэжээ. Америкийн нэгдсэн улс дайныг зогсоох асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд
зөв хүмүүстэй ярилцаж байгаа. Ираны тал тохиролцоонд хүрэхийг их хүсэж байгаа гэдгийг мөн Трамп хэлсэн байна. Тэрээр тусгай ээж төлөөлөгч Стив Виткоф, түүний хүргэн Жаред Кушнер, төрийн нэрмжийн дарга Марко Рубио нар уг хэлэлцээнд оролцсныг баталсан байна. Харин Израилийн цахим мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай аж төлөөлөгч Стивен Виткофтой утсаар ярилцах үеэрээ Ираны шин дэд удирдагч Моштаба Хаминей хэрвээ Ираны бүхий шаардлагыг биелүүлсэн нөхцөлд өнөөгийн сөргөлтөөнийг хурдан дуусгаж хоёр орны хооронд хэлэлцээ хийхийг дэмжсэн гэж мэдээлсэн байна. За энэ талаар Ираны албан тушаалтнаас авсан мэдээллийг Израилийн Ynet цахим хэвлэл мэдээлжээ. За тэгвэл Америк Израилийн хамтран Иранд цохилтогч эхлүүлсэн ойрхон дордын бүс нутаг дахь мөргөлдөөнд дэлхийн хэмжээнд газрын тосны хомсдол үүсгэхэд хүргэж за ингээд шатхууны үн ахин огцом өсөд байна. Биржүүд дээрх газрын тосны үн өсч нэг баррел нь $104 даваад байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд шатхууны хямралаас сэргийлж яаралтай арга хэмжээ авч эхлэв байна. Тодруулах юм бол Филиппин, Өмнөд Солонгос, Словен, Вьетнам зэрэг орнууд шатхууны онц байдал зарлж хязгаарлалт хийж эхэллээ. Газрын тосны хэрэгцээнийхээ 98%-ийг Персийн булангаас импортлдог Филиппин улсын ерөнхийлөгч Баг Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний салбарт нэг жилийн хугацаатай онц байдал зарлж байгаа мэдэгдэж энэ хүрээнд түлшний импортыг нэмэгдүүлж тээврийн салбарт засгийн газраас дэмжлэг үзүүл шатхуун, хүнс, эм болон бусад чухал хэрэгцээт барааны нийлүүлэлтийг зохицуулах тусгай хороо байгуулах зэрэг арга хэмжээг аваад байна. За бусад улс орнуудын тухайд Ирланд улс шатхууны үнийн өсөлтийн огцом дарамтыг бууруулж иргэдэд ирэх ачааллыг багасгах зорилгоор шатхууны онцгой татварыг тэглэж 5 сар хүртэл дизель болон бензиний үнийг буулгахаар болоод байгаа бол Словен улс шатхууныг иргэдэд өдрийн 50 литр, байгууллагуудад өдрийн 200 литрээс хэтрүүлэхгүй хязгаартай болгож эхлэв байна. За зүүн өмнөд Азийн Шри-Ланк, Бангладеш улсуудын шатхууны нөөц багассан тул мөн адил хязгаартай олгож эхэлсэн бол Камбож улсад хийн түлшний хомсдол үүсэж нийтийн тээвэр доголдож иргэдийн амьдралд нөлөөлж эхлэв байна. Манай урд төрш хятад улсад шатхууны үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд төрсөн учраас стратегийн нөөцөө ашиглан зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч эхэлснээр энэ 7 хоногийн мягмар гарагаас эхлэн үнийн өсөлт 2 дахин буураад байна. Харин Өмнөд Солонгос улс шатхууны хэрэглээг багасгах үндэсний аян өрнүүлж орон даяар автомашины хэрэглээг бууруулахыг уриалж эхлэв байна. Өнгөрсөн 7 хоногт Раслафан хот дахь үйлдвэрийнх нь байгууламж Ираны Пуужигийн цохилтод өртсөний улмаас Өмнөд Солонгос, Хятад, Итали, Бельги улсуудтай байгуулсан урт хугацаанд шингэрүүлсэн байгалийн хийнүүлэх гэрээнд давагдшгүй хүчин зүйл тулгарсныг Катар Энержи төрийн өмчит компани мягмар гарагт мэдэгджээ. Шингэрүүлсэн байгалийн үйлдвэрүүдэд учирсан гэмтлийг сэргээн засварлахад 3-5 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг Катарын эрчим хүчний сайд Саад Ширид Аль-Каби мэдэгдсэн байна. Мөн Катарын газрын тосны бүтээгдэхүүнээ тээвэрлэн гадаад зах зээл хүргэдэг гол тээврийн зам болох Ормузын хоолойг Иран улс хаасан нөхцөл байдлыг улам хөндрүүлж байна. Зөвлөлийн мэдээллийг хүргэе. Европын холбоо болон Австрали улсын хоорондох чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлаарх яриа хэлэлцээ амжилттай дуусч, за улмаар Европын комиссийн дарга Урсула фон дер Ляйен, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез нар хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн төслийг 2018 оноос хойш боловсруулсан бөгөөд гайлын татвар зэрэг худалдаанд учирч байсан саатуудыг арилгах зорилготой байсан бол одоо тус хэлэлцээрийг Европын холбооны гишүүн орнууд болон Европын парламент мөн Австралийн парламент хоёрхан баталсны дараагаар албан ёсоор хүчин төгөлдөр болж хөгжиж эхлэх юм а. Хэлэлцээрийн дагуу Европын холбооноос Австрали нийлүүлж байгаа барааны 99-ээс дээш хувьд ногдуулсан татварыг цуцалсны хариуд Австралиас Европт нийлүүлж байгаа чухал түүхийн эдүүдэд ногдуулсан татварыг бууруулах юм байна. Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсанаар ирэх 10 жилийн хугацаанд Австрали нийлүүлж байгаа Европын холбооны барааны хэмжээ 33%-аар нэмэгдэх бол Австралийн тал эхний жилдээ 6 тэрбум евро буюу 10 тэрбум австрали долларын орлого олно гэж тооцоолсон байна. Хоёр талын удирдагч нар хэлэлцээрийг сайшааж, Урсула фон дер Ляйен дүрм журам суурилсан чөлөөт нээлттэй худалдаа нь сайн үр дүн авчирдаг гэдгийг тодтогсон бол Австралийн ерөнхий сайд Энтони Албанез Австралийн хувьд маш чухал мөч юм а хэмээн тодорхойлжээ. Үзэгч та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.